боловсрол шинжилгээ ухааны яамны Үзэгчдийн телевиз зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Үзэгч та бүхэнд оройн дөрвья. Ингээд игэл үзэн хөтөлбөр зочны цаг. Өнөөгийн төргийн үзэгчтэй хөтөлбөр зочны Зарим төлөвлөгчтэй яг одоо манай студ. За хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За өнөөдөр бид студидтэй парламент системийг санаачлагч Үлзий Батыг урьж та бүхэнд бас мэдээллийг хүргэх гэж байна. Ингээд хүрэлцээр маш их баярлалаа. За өнөөдөр бас таны хийсэн мэдээлэлд сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагт иргэд ерөнхий сайдаас асуулт асуух боломж байна гэдгийг бас олон нийтэд бас нэлээд мэдээлэл өглөө. За бид нар бол яг чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дотроос харах юм бол ерөөдөө ерөнхий сайдын хувьд бол сар бүрийн сүүлийн 7 хоногийн баасан гарагийн хуралдаан дээр улсын хурлын цөөхөн гишүүдэд бас ингээ асуултанд хариулна гэсэн нэг юм заалтууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ заалт бас хэрэгжиж байна вэ? За тэгээд таны гэж санал бол иргэд өөрсдөө ерөнхий сайдад ингээд асуулт тавих. За улсын хурлын гишүүд л одоо иргэний хувьд бол хуваараа ингээд асуулт асуух боломж байна гэж яриад байна л да. Энийг тодруулж өгөхгүй юу? Яаж одоо иргэн бид нар ерөнхий сайдтай шууд хандах боломжтой юм бэ? Тийм Монгол улсын 18 нас хүрсэн бүх иргэд Монгол улсын ерөнхий сайдаас асуулт асуух хууль зүйн боломжтой. Энэ боломж нэгдээд 2 жил болж байгаа. Үндсэндээ 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснээр Монголын парламент илүү ил тод нээлттэй болох алхмыг тавьсан. Хоёрд парламент өөрөө гарч байгаа хууль тогтоомжтой иргэдийн оролцоог хангах. Гарч байгаа хууль тогтоомжуудад биелэлт нь ямар байгаа юм бэ гэдэг хян шалгалтыг энэ механизмыг бий болгосон. Энэ хүрээндээ 2022 оны 7 сарын 5-нд их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулаад нөгөө иргэдийн засаглах эрх, иргэдийн мэдээлэл хангах эрхийг парламент нээж өгье гэд үндсэндээ иргэд хууль санаачилдаг, иргэд ажлын хэсэг санаачилдаг, иргэд улсын их хурл дээр хян шалгалт явуулах энэ боломжийг олгоод нэмэлтээр Монгол улсын ерөнхий сайд сар болгоны сүүлийн 7 хоногт мэдээлэл хийхдээ зөвхөн сөрөг хүчнээс асуултанд одоо гишүүдийн асуултанд хариулдаг байсан бол нэмэлтээр Монгол улсын иргэд яг тэр хуулийн заалтаараа бас ерөнхий сайдын хийх гэж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор асуулт асуудаг энэ механизмыг 22 оны 7 сарын 5-нд бий болгож өгсөн гэсэн. За мэдээж системийн хөгжүүлэлт хийгцээр байгаад өнгөрсөн 2024 оны 5 сарын 24-нд 126 гишүүнтэй парламентын дэгийн батлагтаа энэ хуулийг бас яг энэ заалтаар нь илүү тодорхой болгож оруулсан гэсэн. Үндсэндээ одоо улсын их хурлын намрын болон хаврын ээлжид чуулганы хугацаанд сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагт 14 цагаас ерөнхий сайдаас Монгол улсын иргэд асуулт асууна. Энэ асуултыг асуухдаа сар болгоны сүүлийн 7 хоногоос 7 хоногийн өмнө улсын их хурлын нэгдсэн мэдээллийн сайтн дээр тавигдаад 5 хоногийн хугацаанд иргэдээс саналыг авна. 5 хоногийн хугацаанд иргэдээс авсан саналыг улсын их хурлын тамгын газар нэгтгээд тухайн нам эвслийн бүлэгт өгнө. Нам эвслийн бүлэг тухайн иргэний асуулт асуух нэг их хурлын гишүүнийг тухайн намын бүлэг өөрөө томилоод тэгээд 5 дахь өдрийн 14 цагаас тухайн аль нэг нам бүлгийг төлөөлсөн их хурлын гишүүн нь тухайн иргэний асуултыг ерөнхий сайдаас асуулдаг. Энэ үйл явц үндсэндээ парламентаар явагдаад одоо жил гаруй болж байна. Үүнийг гол нь нөгөө иргэд төдийлөн мэдэхгүй байгаа нь бол парламентын иргэдэд мэдээлжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах энэ асуудалтай байна. Тийм учраас иргэд бид нар ийм боломжоо өөрсдөө шахаж шаардахгүй бол парламент иргэд 100 мянгаараа ерөнхий сайдаас асуулт асуух боломж байгааг олгож өгөхгүй байгаа учраас л энэ боломжийг байгаамаа гэдгийг иргэдэд мэдээлжүүлэх гэж энэ боломжийг ашиглая л гэж энэ хэвлэлийн урлаг хийсэн. Тэгэхээр Монгол улсын бүх иргэд ерөнхий сайдаас асуулт асууж болдог гэсэн. Одоо бол харах юм бол 126 гишүүн бол 21 аймаг 9 дүүргээс Монгол улсын иргэдийг төлөөлөөд иргэдийнхаа дуу хоолой болоод парламентд сууж байгаа тийм. За тэгэхээр эдгээр төлөөллийн хүмүүс байна. Одоо ерөнхий сайдаас ч юм уу тийм ээ. За тухайн ямар нэгэн хилцэгдэж байгаа асуудлын хүрээнд асуулт асуух боломж байлаа. Гэхдээ яг нөгөө иргэдийн магадгүй үнэхээр хүссэн тийм иргэдийн үнэхээр одоо хэрэгцээ шаардлага нийцсэн гэхүү тийм иймэрхүү асуултуудыг асууж чадчихээн үү тийм тодруулж чадчихээн үү яг тухайн хилцэж байгаа асуудлуудынхаа хүрээнд ярьж чадчихээн үү гэдэг бас иргэдээс нэлээд шүүмжилдэг шүү дээ. Тийм Монгол улс парламент засаглалтай улс үндсэн хуулиараа иргэдэн засагладаг юм улс. Иргэд сонгуулиар төрөө байгуулдагч энэ захим шилжилтийн буйнаар сонгуулийн бусад бүх үеүүдэд төрийнхөө үйлдвэрлэхэд шууд оролцох боломжийг эдэлж байгаа. Өөрийн сонгол байгуулсан төлөөллөөрөө
асуудлаа хилцүүлэхээс гадна өөрөө бас асуудлаа санал болгодог болцсон л гэсэн үг. Энэ боломжийг бол захим шилжилтээр ди парламент одоо платформ болгож байгаа. Тэгэхээр Монгол улсын иргэд ди парламент захим системээр өнөөдрийн байдлаар бол хууль санаачилдаг, хуулийн төсөл санал өгдөг, одоо сонсгол зохион байгуулдаг, ажлын хэсэг санаачилдаг энэ ди парламент системийг Монгол улсын 18-аас 95 насны 1 сая 300 мянган иргэд хэрэгжилж байна. Давтагдахгүй тоогоор. Энэ иргэд ямар асуудал явж байгаа гэхээр нийгэмд байгаа асуудал, өөртөө тулгамдж байгаа асуудал Монгол улсад байгаа маш олон иргэдийн нэгэн одоо санал нийлж байгаа асуудлуудыг өөрчилъё, шинжилъё, ямар нэгэн байдлаар асар сайжруулах гэдэг саналуудаа гаргаж байгаа. Үүнийг бол ди парламент гэдэг систем байгаа. Та бүхэн мэдж байгаа байх ди парламент системийг. За өнөөдрийн байдлаар бол Монгол улсын 1 сая 300 мянган иргэн энэ системийг ямар нэгэн байдлаар хэрэгжилж байна. За 1200 иргэн өргөдөл санаачилсан, хуулийн шаардлага хангасан 200 гаруй өргөдөл байгаа. За үүнээс амжилттай болсон одоо энд 9 иргэдийн санал байна. Жишээ нь Монгол улсын иргэзэнгийн шинэ гэрлийн одоо нөгөө цалингаас авдаг нөтийн 10%-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн 10%-ийг нэг хөв болгоё гэдэг саналыг 100 мянган хүнд тэмцсэн. За нийслэлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой татврын асуудлыг ер нь бол энэ бол буруу маа гэд 33 мянган иргэд энэ асуудлыг эргэж хараач. Парламент энэ асуудал дээр анхаарлаа хандуулаач гэдэг ийм санал гаргасан. За өнөө өглөөгөө тэгтэл нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг 100 мянган иргэн тэмцсэн. Энэ бүх зүйл юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө Монголд болохоор нийгмийн даатгалын энэ шимтгэл, нийгмийн даатгалын энэ даатгалын тогтолцоог эргэж харахгүй бол маш олон бизнесмэнүүд, маш олон иргэдийн нуруунд дээр хүн тачаа үрж байна. Төрийн энэ данхар бүтэц байх үгүй юу? Энийг багасгаснараа хэрхэн бизнесийг дэмжих вэ гэдэг энэ асуудлууд энэ бүхний цаана байгаа юм байна гэдгийг нь харагдаж байгаа гэсэн үг. Жишээ нь одоо энэ цалингаас авж байгаа нийгмийн шимтгэлийг одоо 10%-ийг нэг хөв болох гэж жишээ нь энэ 100 мянган иргэн тэмцсэн. Энэ 100 мянган иргэний дундаж нас нь 32. Энэ 100 мянган иргэний үндсэндээ гол асуудал бол санал өгөөд байна гэдгийг бас харж болохоор байна. Тийм, өөрөөсөө болж байгаа. Одоо үндсэндээ 18-аас 40 насныхан энэ 100 мянган иргэний 85 мянган байгаа байхгүй юу? За тэгээд үндсэндээ Монгол улсын бүх аймагаас оролцож байна. Тэгэхээр үндсэндээ залуучуудыг манай төр засгийнхан одоо итгэхгүй оролцдоггүй гэж байгаа боловч энэ 100 мянган хүн дотмын 75 мянган нь боддороо залуучууд байна. Залуучууд захимаар төрийн үйл хэрэгт оролцох маш их хүчин хүсэлтэй байна. Энэ татврын бодлого, нийгмийн даатгалын шимтгэлийн энэ өндөр байдал нь залуучуудын ажил хөдөлмөрлөх боломжийг үгүй хийж байна л гэж эндээс харж болж байгаа. Хоёр дахь гол зүйл нь энэ Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татврын асуудал нэмэгдлийг цуцлах гэдэг. Жишээ нь энийг нийслэл энэ асуудлыг шийдэхэд 2 иргэнээ санал авсан байна. Энийг батлахтаа. Гэтэл энэ буруу юм аа гэдэг 33 мянган иргэн 7 хоногийн дотор гаргаад ирж байгаа. Үндсэндээ төр засгаас аль нэг шатанд гарч байгаа шийдвэр гарч байгаа нь иргэний оролцоогүй зөвхөн даргын шийдвэрээр гарч ийнэ л гэсэн үг. Энийний үр дүн эргээд иргэдэд дээр бодог учраас иргэд одоо энэ бүхнийг өөрчилж байгаа гэдэг ингээд саналаа гаргаж ийнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ 1 сая 300 мянган энэ саналаа гаргаад байгаа иргэд одоо Монгол улсын ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой болцоо л гэсэн үг. Тэгэхээр ерөнхий сайдаас одоо бид нар яаж асуулт асуух вэ? Ямар ерөнхий сайдаас асуулт асуухын тулд бид нар одоо бид чинь энэ ди парламент захим систем рүү орно. Ди парламент захим систем дээр сар болгоны сүүлийн 7 хоногийн өмнөх баасан гарагт одоо энэ систем дээр тухайн ерөнхий сайд ямар асуудлаар парламентээр мэдээлэл хийх вэ гэдэг энэ одоо сэдвийг гаргаад ирнэ. Энэ сэдвийг гаргаж ирснээр 5 хоногийн хугацаанд захим систем дээр иргэдээ санал авна. Тэгээд түрүүний тамгын газар нэгтгэхэд намын бүлгүүд өгөн намын бүлэг нэг гишүүнээ сонгоод тэр гишүүн нь ерөнхий сайдаас асуулт асууна гэсэн үг. За жишээ нь одоо яагаад энэ 7 хоног ингээ илүү өмнө яриаггүй юм бэ гэвэл Монгол улс бол байгалийн баялаг маш их нөөцтэй, байгалийн баялагтай маш ариун орондоо ордог. Үндэсний баялагын сан гэж батлагдсан бид бүхэн мэднэ. Та ч гэсэн баялагын үндэсний баялагын сангийн хуулийг дэмжиж байгаа. Энэ үндэсний баялагын сангийн хууль бол ирээдүйн Монгол улсын иргэд бидний үр хүүхдүүд бид нэр энэ улсад жинхэнэ иргэн гэдгээр нь байгалийн баялаг бүх хүнд ижил тэгш хуваарлах энэ боломжийг бий болгох ёстой. Энэний үндэс хууль нь бол ерөөсөө үндэсний баялагын сангийн хууль. Энэний гол зүйл бол
байгалийн баялагын стратегийн ордуудын өр өгөөж иргэн бүхэнд үр дүнтэй байх уу? Эсвэл яг одоо байгаа эрх мэдэл доор байгаа хүмүүс хэсэг бүлэг хүмүүс аваад дийлэнх иргэд зөвхөн энийг харж байх уу гэдэг энэ чухал зүйл яригдчихж байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд 2025 оны 4 сарын 25-ны Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар үндсэндээ үндэсний баялагын сангийн ирээдүйн сангийн тухай хууль хэдэн төгрөг яаж явах юм? Хуримтлын сан буюу одоо бидний ийм Монгол дээр одоо бид нар харж болж байгаа шүү дээ. Чингис хаан баялагын сангаараа одоо сая нэг хуримтлын сангаа 138 мянган төгрөг хүн болгонд орсон. Энэ мөнгө хэрэг өсөх боломжтой юм бэ? Гурав дахь зүйл буюу нөгөө хөгжлийн сан том мега төслүүдэд энэ баялагын сангийн төслүүдийг хэрхэн орох юм бэ гэдэг асуудлаар одоо Монгол улсын ерөнхий сайд мэдээлэл хийх гэж байхад иргэн бүгд асуух ёстой гэж үзэж байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд чинь би бол ингээд 3 асуулт асуусан байгаа юм. Одоогийн байдлаар ингээд 2 иргэн л асуулт асуусан байгаа юм. Маргааш 18 цагаас хугацаа дуусна. Та түрүү хэллээ шүү дээ. Энэ баг ингэж цэстэй болоод 2 жил болж байна гэж. Тэгэхээр бас хүмүүсээс төдийлөн мэдэхгүй байгаад байна тий. Одоо л дөнгөж ингэж ярьж байна. Энийг мэдэхгүй байх гол асуудлыг Монгол улсын парламент хийж байгаа. Парламент бол гаргасан хуулиа хэрэгжиж нүггүй юу гэдгийг бүх зүйлийг хянах үүрэгтэй. Үндсэн хуулиараа юм. Дээр нь парламент иргэний онцгой мэдэх эрхийг хангах ёстой. Төлөөллийн байгууллага гэдэг утгаараа. Тэгэхэд л үндсэндээ нөгөө өргөдлийн системийн болохоор 1 сая 300 мянган хүн хэрэглээд байна өдөр тутамдаа. 100 мянган санал одоо 6 байна. 70 мянган санал 1 байна. Утааны сонсгол. 33 мянган санал 2 байна. Гэтэл яг энэний хажуу талын зэсийг хүн хэрэглэхгүй байна. За одоо жишээ нь та бүхэн ингээ харахад энэ 2 иргэн байна. Дөлгөөн заяа гэдэг иргэн, Үлзий Бат гэдэг 2 иргэн байна. Энэ тоо маргааш 20 болдог. Яаж гэж бодож байна? Хинт санал өгдөггүй учраас тамгын газар альчд өгчдөг. 2 жил гаруй ингэж явж ирсэн. Уг нь бол Монгол улсын иргэд одоо ингээд нөгөө ухаан худаг нэг талцаал төгөрөг нуур гэж талцаад байна. Ингэж талцах ямар ч шаардлагагүй. Ингэж талцаад байгаа бол энийг асуух гол асуулт нь одоо энэ эх 7 хоногийн 5 дахь өдөр чуулган дээр ерөнхий сайд өөрийн биеэр хуулийн дагуу хариулах гэдэг. Тэгэхээр бид нар үндсэндээ тэр төгөрөг нуурын асуудал нь ч бай, ухаан худгийн асуудал нь ч угаасаа 2007 оны их хурлын тогтоолоор аль нь энэ баялагын санд угаасаа орно. Тэгэхээр бид нар үндсэндээ ингээд нөгөө хэн нэгэн хүний ямар нэгэн зорилго гэдгийг мэдэхгүйгээр сэдв дагж явдаг биш. Яг хуулийнхаа дагуу та саналаа гаргадаг, санал өгдөг, мөн ерөнхий сайдаас асуултаа асуугаад явах боломж байгаа. Энийг л эдэлжээл гэдэг энэ одоо санааллыг гаргаад байгаа гэсэн үг. Энэ тэгэхээр нөгөө яг тухайн сарын сүүлийн 7 хоногийнх нь ерөнхий сайдын одоо мэдээллийнхэн үеэр тавигдах тухайн сэдвийн хүрээнд энэ дээр одоо өөрсдийнхөө тухайн сэдвийн хүрээнд. Тэгэхээр үндсэндээ одоо шинэ ийм сэдвээр ингээд гаргацсан байна шүү дээ тий. Яг энэ одоо хоримтлын үндэсний байл. Тэгэхээр энэ ч одоо шинэ төлөөн заяа гээд одоо иргэн байна тий. Арай өөр байдлаар ч юм ингээд саналаа хийгээд явж байгаа. Энэ нь одоо магадгүй дараа дараагийн одоо үүнтэй холбогдлолтой ч юм уу тий. Сэдв ороод ирэх юм бол ч гэдэг ч юм уу тий. Явна гэсэн үг. Одоо нөгөө одоо энэ чинь хэрвээ энэ ингээд сар болгон гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь жилд бид нар үндсэндээ баг нэг 7-8 удаа ерөнхий сайдаас 7-8 өөр сэдвээр асуулт асуух гэдэг юм. Тэгээ энэ чинь үндсэндээ англи улс гэдэг та бүхэн мэдж байгаа. Одоо 3 дахь өдөр бол англи ерөнхий сайд нэрэгдийн асуултанд хариулдаг байхгүй юу. Одоо чинь ингээд дөлгөөн заяагийн ингээд тэгэхээр одоо хөрөмтлөлт байгаа 138 мянга одоо 993 төгрөг цаашдаа хэд хүртэл нэмэгдэх боломжтой вэ? Яг энэ сэдвээр. Чи одоо энэ залуу хүн байна. Мөн хөрөмтлөөраа ипотекийн зээлд хамрагдаж болох уу гэдэг. Нөгөө нэг орон сууц боловсрал одоо эрүүл мэнд гэдэг байгаа. Энийг яг хизээ хэрэглэх юм. 138 мянга ч хүрэхгүй шүү дээ. Тэгвэл энэ хизээ яг Норвеги шиг, яг Сингапур шиг, яг Сауди Араб эдгээр шиг хөгжих юм бэ гэдэг энэ асуултууд нь бид нар хариулт авсны дараа одоо энэний дараа нөгөө бусад асуудлуу ярмаар байгаа байхгүй. Гэтэл бидний ирээдүйн гол зүйл ингээд явах гэж байхад иргэд асуухгүй байна гэдэг чинь иргэдийн одоо энэ талаарх мэдээллийг өгсөй парламент ажиллах хэрэггүй байна л гэсэн үг. Нэгсэндээ иргэдийн оролцоог л хангах гэдэг байна тий. Тэгээ ерөөсөө бид зарласан улс тий. Хэвээ иргэдийн оролцоо байхгүй гэх юм бол бид нар сонгуулийг болох хэрэгтэй байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл чинь нөгөө энэ одоо ерөнхий сайд бүх хүнтэй уулзах боломжгүй. Гэтэ бид нар парламент засаглалтаа уулзах байгаараа ерөнхий сайдаас үндсэн хуулиар олгогдсон төрийнхөө үйл хэрэг шууд оролцоод төрдөө хяналт тавиад оролцоогоо бий болгоод асуух боломж хуулийн дагуу бүрдчихэд байгаа. Тэгэхээр энийг юу гэдгийг парламент юм уу засгийн газар ч юм уу аль нэг нь иргэдэд мэдээлэхгүй нь бол энэ угаасаа хууль ёстой байхгүй юу? Иргэд бид нар үнийг шаардах үүрэгтэй.
Ягаад гэвэл бид нар Монгол улсын иргэн, Монгол улсыг илүү сайхан амьдрах үр хүүхдийн төлөө бид нар хариуцлага хүлээгээд хуулийн дагуу парламентаас, хуулийн дагуу засгийн газраас энийг шаардах хэрэгтэй. Уг нь энэ системүүдэд яах ёстой вэ гэдэг тэгэхээр энэ ерөнхий сайдын энэ мэдээлэл одоо намын бүлгүүдэд өгсөн байгаа. Энэ мэдээллийн дэлгэрэнгүй нь энэ одоо сайтн дээр байх ёстой. Нэмээд одоо энэ иргэний асуултыг асуулаа гэж бодъё. Асуусныхаа дараа ерөнхий сайд ингэж хариуцсан шүү гэдэг энэ систем дээр бас байх ёстой. Тэгэхээр энэ болгоно нь үндсэндээ байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ болгон юунаас хамааралтай вэ гэдэг тэгэхээр иргэд бид нар мэдэхгүй байх эрхтэйч үндсэндээ энийг бид нар мэдхийн төлөө явахгүй бол Монголын парламент нээлттэй байх бодлого нь одоо 50% байна л гэж харах зүй ёсны шаардлага энэ зүйлээс гарч ирж байгаа. Эргээд яг нь тухайн иргэний одоо асуусан асуултанд байд юм те нэгтгэхэд хариулт өгдөг байвал тодорхой мэдээлэл өгдөг байвал бас иргэдийн нэг итгэл үнэмшилд төлөх юм уу гэж харагдаад байна. Тий, тэгэхээр үндсэндээ өнөөдөр миний гол ярьж байгаа зүйл хоёулаа үндсэн хуулийн тухай үндсэн хуулиар яриад байгаа. Төрийн хуулийг бодож шууд оруулсан. Нэмээд батлагдсан хуулийн хэрэгжилтийн тухай яриад байгаа. Одоо жишээ нь энэ их хурлын дэгийн тухай хуулийн 112-ийн 13 дээр ерөнхий сайд энэ асуултанд хариулаад бас цаг нь амжихгүй бол үлдсэн асуултыг бүгднгийнх нь хариултыг энэ систем дээр тавина гэж байгаа. Жишээ нь та одоо энийг буцаагаад бусад нөгөө асуултуудыг ингээд тавихад одоо энэ ингээд өмнө нь байна. Энэ ингээд 3 сарын 28-ны одоо чуулган дээр ерөнхий сайд ингээд иргэдийн асуултанд хариулсан гэсэн үг. Гэтэл энэний доор хариулт нь байхгүй. Энэ хэний ажил вэ гэхээр энэ парламентын ажил байхгүй. Үндсэндээ парламент энэ ажлыг хийхгүй байна гэсэн үг. Энэ ажлыг хийе гэд парламентын гишүүд үндсэндээ бидний хаалгыг харахгүй шинэ чамаагүй нүдэд сонгогдсон. Одоо энийг нээлттэй болгоод явах ёстой парламент үндсэн ажил гэсэн үг. Тэгэхээр одоо бол зүгээр нөгөө систем нээлттэй болцсон. Бид нар нээлт бод болцсон гэдэг болохоор яг хаана нь юу байгаа гэдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь өөрөө иргэдийн мэдэх хэрэг парламент үндсэн ажлаа дутуу хийж гинэ л гэдгийг эндээс харж байна. Яг хамгийн давуу зүйл нь бид нар иргэд хууль санаачилж болж байна, хуулийн төсөл санал өгж болж байна, сонсгол санаачилж болж байна, 70 мянгаараа нэгдээд одоо ажлын хэсэг гаргаж болж байна, ерөнхий сайдаас асуулт асууж болж байна. Ямар ч байсан хууль нь байна, систем нь байна. Одоо иргэд нөгөө талаасаа шахаад ирэх юм бол парламент дутуу байгаа зүйлээ улам эргүүлээд явах. Энэ зүйлүүдийг иргэд бид нар шаардах цаг болж ил гэдэг өнөөдрийн дүр зураг харагдаж байгаа гэсэн үг. Одоо тэр 5 иш ажиллагаатай холбоотой гэж янз бүрийн одоо тэгэхээр иргэн болгон жишээ нь одоо энэ асуудал дээр яагаад байгаа гэхээр ингээд нийгэм маш олон бухимдал байна. Энэ нь өөрөө нийгмийн ядуу байдлаас дундад давхарх байхгүйгээс үүсэж байгаа. Гэхдээ ингээ харах юм бол одоо бидний яриад байгаа бүх энэ нийгэм хоёр талцаад байгаа асуудлууд дээр ерөнхий сайд жишээ нь ингээд мэдээлэл өгöd байгаа юм. Гол нь энийг хинч анхаарахгүй байгаа. Гэтэл бид нар хуультай орон, парламент хэсэгтэй орон хууль нэг номер байж ижил нийгэм өөр болно. Тэхийн тулд энэ хууль хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь одоо хамгийн гол зүйл юу байгаа вэ гэдэг тэгэхээр ерөнхий сайдын одоо энэ мэдээлэлүүдтэй холбоотой. Жишээ нь одоо ерөнхий сайд энэ 7 хоногт ингээ үндэсний баялагын сангийн тухай хуулиар ингээ мэдээлэл хийхнэ. Одоо энэ 5 дахь өдөр. За тэгвэл үндэсний баялагын сангийн гол өгөгдөл нь бол стратегийн ач холбогдолтой ордууд. За 2007 оны 7 онд улсын их хурл 27 дугаар тогтоол гаргаад 15 стратегийн орд авсан. 2008 онд нэг ордыг нэмээд 16 стратегийн ордыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэдэг. Тэрэн дотор нь одоо нийгмээрээ хоёр талцаад нэг амуулаад байгаа нөгөө ухаан удаг байгаа. За энэ тогтоолын 2 дахь хавсралтанд нь 39 стратегийн ордыг дараагийн удаа улсын их хурлаар оруулж ирээд батлуулаарай гэж засгийн газар ерөнхий засгийн газар их хурл чиглэлгдсэн. Энэ 39 ордын 18 дээр нь жишээ нь одоо нийгмээрээ бас хоёр талцаад байгаа нөгөө төгөрг нуурын орд байгаа. Үндсэндээ аль нь угаасаа энэ баялагын сангийн юм Монголын нийт иргэдийн нөгөө 34-өөс 51 дэх угаас авах хэрэгтэй гэж заасан. Бас энэ ордын энэ тогтоолын 3 дахь заалтын төгсгөлт нь байгаа. Энэ тогтоол батлагдсанаас хойш одоо нөөцөн тогтоогдсон шинээр илэрсэн ордууд байвал засгийн газар судалгаа тооцоог нь хийгээд их хурд өргөн бариараа гээд бас энэ тогтоолыг одоо хэрэгжүүлэх гээл энэ хэрэгжүүлэх нь энэ үндэсний баялагын сангийн хуулийн гол суурь гэсэн үг. Жишээ нь одоо гэхэд сая та бүхэн мэдж байгаа засгийн газар энэ баялагын сангийг нэмэгдүүлэхийн тулд шинээр энэ стратегийн ордуудыг бий болгоод судалгаа явуулахын тулд БЭТ гэж томилсон байгаа. Бацаандан одоо БЭТ-ээр ажиллаж байгаа Бацаандан гэдэг хүн. За гэтэл энэ хүн одоо 4 сарын 20-нд үндсэндээ одоо ямар асуудал тавьсан бэ гэхээр шинээр нөөцөн тогтоогдсон 8 ордыг
Одоо өмнө нь нөгөө 16, нэмдэг нь 39, нэмдэг нь 8 гэдэг. Энэ 8 орд нь болохоор юу байгаа даа. Одоо энэ 8 орд нь одоо Баянгор аймгийн шинэ жинс сум Баян өндөр сумд одоо сумын газар нутгаар байх Баян өндийн алтан нар одоо орд, Харамгтай орд, Халзан бүрэгдээ гэх мэтчлэн энэ 8 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Тийм учраас энэний одоо 34-өөс 50% нь ард түмэн төр эзэмших ёстой гэдэг энэ саналыг засгийн газар дүргэн барьж байна гэж байгаа. За энэ ордод нэг зүйл зарим зүйл ажиглагдж байгаа нь стратегийн орд байх боломжтой байсан ордыг анханаас нь мэдээлэлд ойр байсан хүмүүс олон жижиг хувааж өгсөн байх асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ үнэн үү? Энэ дээр ямар асуудал байгаа вэ? Ер нь энэ ордуудыг хизээ авах вэ? Энэ ордуудын үр өгөөж нь хизээ нэмэгдэх вэ? Төр хувийн хвшлийг хохирохгүй байх энэ хилцээрээ ямар үр дүнгууд хийх юм бэ? Мөн анх энэ авахтад тэр эрх мэдлээ ургуулж ашигласан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох юм бэ гэдэг энэ асуудлыг нийгмээрээ хоёр талд нэг хүнийг төлөө чиглэлийн урал хийдэг биш. Энэ ерөнхий сайдаас асууж хэлж болчих гээд хоёр дээр давчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдчлэн асуудлууд маш их гарч ирнэ. Тэгэхээр бид нар бол энэ парламентын ажлууд 30 хэдэн жил болж байгаа. Илүү явахын тулд залуучууд бид нар бол илүү асуудлыг уншдаг. Хуулийн хүрээнд хэн нэгний талд биш байгаа хуулийг илүү их ашиглах юм бол боломж байна гэж харж байгаа. Тэр ч утгаараа парламентын нөгөө 1,300,000 иргэний 950,000 нь 18-аас 39 насны залуучууд байна. Манай Монгол улсын нийт хүн амын 70% залуучууд буюу энэ залуучууд яг энэ хуулийн дагуу захим системээр дамжуулаад парламентод дуу хоолойгоо өргөх гээд байна. Энэ нэмээд та ерөнхий сайдаас асуудаг шүү гэдгийг парламент одоо ярмаар байна. Тэгхийн бол бид нэр жинхэнэ утгаараа институт ноёлсон хууль засагладаг энэ нөгөө асуудлуудыг иргэдэн үе шаттайгаар системтэйгээр одоо академик төвшөнд илүү нөгөө үр дүнтэй байдлаар оруулж ирэх боломжийг бий болгооч байл гэдэг асуудлыг хүрээнд өнөөдрийн одоо хэвлэлийн урлаг хийгээд одоо энэ ерөнхий сайдын асуултыг одоо яриад яваад байгаа гэсэн үг. Ерөнхий сайдын одоо асуух асуулт энэ хэсэг нь бол иргэдэд бол төдийлөн ашигладаг юм байна. За сая хоёлаа түрүү харлаа те. Яг одоо энэ нэг иргэн санаачлаад ч юм уу хоёр иргэн санаачлаад тухайн иргэний саналыг 100,000-уулаа дэмжиж 70,000-уулаа дэмжиж 33,000-уулаа ингэ дэмжиж байна. Гол нь иргэд нөгөө үр дүн маш их хүсэж байгаа тийм ээ. Хэр үр дүнтэй байна. Миний өгч байгаа санал миний одоо нэгтэй тухайн санал өгч байна гэдэг чинь иргэд дуу хоолойгоо илэрхийлээд байна тийм. Би энийг дэмжиж байна. Энийг өөрчлөх шаардлагатай байна гэдгээ тухайн одоо сэдвээр дамжуулаад илэрхийлээд байна. Тэр хэр үр дүнд хүрж байна гэдгийг бас нэлээд их шаарддаг юм. Тэгэхээр бол парламентын ажил бол ерөөсөө иргэдийн оролцоо тасралтгүй байх нь л үр дүнтэй бий болгодог. Тийм учраас өнөөдөр энэ бол үр дүнтэй байна гэж хэлж байгаа. Жишээ нь утааны сонсголыг бид нэр анх удаага иргэдийн санаачлагаар парламент сонсгол хийчихлээ. Энэ үүшдтэй олон зүйлүүд явна. За хоёр дахь зүйл нь сая иргэд энэ одоо хувь хүний цалин орлогоос төлдөг ашигын татврын 10%-ийг 1% болгоё гэдэг дээр одоо 100,000 иргэн санал өгсөн. За энэ 100,000 иргэний саналыг одоо засгийн газар дээр татврын багц зүйлийг их хурд өргөн барих гэж явж байгаа. Тэгвэл энэ иргэний саналыг энэ засгийн газрын ажлын хэсгэж шилжүүлээд Улсын хурлын чуулганы дэгэн тухай хуулийн дагуу 95 дугаар зүйл заасны дагуу байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуул гарах хэмжээг авах гээд одоо төсвийн байнгын хороо шилжүүлээд төсвийн байнгын дарга энэ асуудлыг тэр улсын хууль дээр гарсан татврын багц зүйлийн ажлын хэсгийн дарга ган уяг шилжүүлээд иргэн шинэ гэрэлт хувийн өгсөн байгаа. Үндсэндээ одоо яг парламентаар яригдана гэсэн үг. Тэгэхээр энэ бол үр дүнтэй байна гэж байна. Хоёр дахь гол зүйл нь энэ Улаанбаатар хотын дээр тээврийн хэрэгслийн татвар. Одоо яг бид нар бол Улаанбаатарын оршин сууг шиг л зовж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаар бас энийг батлахад түрүү би хэлсэн хоёрхан иргэний санал авсан гэж байгаа. Гэтэл энийг эсэргүүцэж байгаа зүгээр 7 хоногт 33,000 иргэн байгаад байгаа юм. Үнээс ч илүү их байгаа. Гэтэл одоо энэ асуудлаар ингээд улсын их хурал дээр энэ тухайн иргэний ингээд 33,042 иргэний дэмжсэн уг саналыг судлаж санал дүгнэлт гарах үр бүхэн ажлын хэсэг ингээд байгуулсан. Ажлын хэсгийн дараагаар нь Ав Бакар гишүүн, ажлын хэсэг гишүүнээр нь Баясгалан Заяабал гэдэг татврын дарга байсан. Одоо их хурлын гишүүн. За мөнх соёл, хүн намын төлөөлөл, Пүрүү давг гэдэг үндэсний хвшлийн төлөөлөл энэ гишүүд одоо ажиллаж байгаа гэсэн. Үндсэндээ энэ өмнө нь иргэдийнхийг зарим нэг нь хилцэхгүй асуудал байсан. Цалинтай ээж 50,000-ыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал шимтгэлийг 50% бууруулах. Давтамжтайгаар иргэд ингээд саналаа гаргаад байна гэдэг чинь нөгөө жихгүй дүлийн орогддог одоо шийдвэр гаргах байсан бол одоо яж байгаа өөр хандаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаар 4 жил ингээд нөгөө сая 300,000 иргэн чинь байнга санал гаргаад байх юм бол
4 жилийн дараа бид нэр баг төсөөлөөгүй үр дүн харах гээд байгаа байхгүй. Ямар ч байсан бидний асуудлыг шийддэг хүмүүс хууль тогтоох газар байх хэрэгтэй юм байна. Иргэдийн асуудлыг бодитоор шийдээд судалж ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид нэр иргэдэж хахдаг юм байна гэдэг. Өмнө нь байгаагүйгээр өөр мэдээлэл их үүсвэр, өмнө нь байгаагүйгээр өөр соёл бий болох гэдэг. Тэгэхээр би бол маш үр дүнтэй гэж харж байгаа. Хамгийн гол нь энэ иргэд асуудлыг ингээд парламент дээр тавьж байна. Одоо ерөнхий сайдаас асуудаг болчих юм бол бүр үр дүнтэй болно гэж үзээд байгаа байхгүй. За би ийм санал гаргалаа ерөнхий сайдаа. Парламент дэмжсэнгүй. Та ямар асуудал байна? Татврын хуульд өөрчлөлт оруулах эрх засгийн газарт байна. Өргөн барих. Тэгвэл та ингэж гаргаач гээд үндсэндээ 33 мянган иргэн, 70 мянган иргэн, 100 мянган иргэн парламент руу явуулчлаа. 10 мянган иргэн, 15 мянган иргэн дэмжих юм бол засгийн газар руу шийддэг чинь. Энэ өөр Английн жишээ байхгүй юу? Англид ч байна, Австралид байна. Австралийн хул жишээ нь ингээ иргэд санал гаргаа явж байгаа гутал парламентын гишүүд дундаас нь иргэнтэйгээ уулзсангуудаа таны саналыг би бол 100% дэмжиж байна. Тэгвэл би өөрийнхөө нэрээр өргөн бариад парламентаар шийдвүлээ гэд ингээ явдаг. Яг манайх бол хөгжиж байгаа парламент мэдээж олон зүйлүүд хүнд байгаа. Гэхдээ сайн жишгүүдээрээ бид нар бол ямар ч байсан явж л байгаа. Тэгэхээр бол маш олон үр дүн гарнаа л гэж харж байгаа. Одоосын шүүгэлд бол татврын багц хуулиар бол одоо манай телевиз шүү дээ хилцүүлэг хийгээд байна. Гэтэ нөгөө одоо аж ахуйн ганц нэг аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулаад албаны хүмүүсийг оруулаад хилцүүлэг хийгээд байна. Гэтэл тэнд нөгөө иргэдийн дуулаа бас нэлээд дутагдaltaй байгаад шүү дээ тий. Тэгэхээр иргэдийн дуулааг л энэ дээр ямар нэгтгэд оруулаад тийм иргэд нэг ийм бодолтой байна гэдгээ дамжуулаад бас харуул. Иргэдийн дуу жишээ нь одоо өчигдөр гээд одоо жишээ нь нөгөө цалингаас авах 10%-ийг 1% болгох гэхэд энэ шинэ гэрэл хүн өөрөө эдийн засагч. Тэгээ иргэнийхээ хувьд гаргаж байгаа. Өнөө өглөө 100 сая төгрөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэхэд одоо энийг шеэрлж байгаа Facebook дээр бусад түгээж байгаа дэмжиж байгаа хүмүүс дандаа эдийн засагчд байгаа байхгүй юу? Анх удаага эдийн засагчд иргэд нэг талд очиод байна шүү дээ. Ягаад гэвэл энэ үнэхээр аль талд нь цөхрүүлж байна. Аль талд нь энийг засахгүй бол болохгүй байна. Энэ шийдлийг гаргах нь парламент. Яаж вэ гэдэг бол тэдний бүр хэрэг асуудал. Ямар ч байсан олон удаагийн давтамжтай нөөтийн 2%, 5% болох гэдэг 2-3 жилийн давтамжтай явсны дараа парламент одоо ингээ байнгын орон дээр шилжүүлдэг, ажлын хэсэг гаргадаг, хилцдэг болж байгаа нь одоо маш том давуу тал гэж харж байгаа. Процессын үед бол яг хуулийнхаа үрийн тодорхой процесс явагдаад улсын хурал дээр очих хугацаа. Энэ процесс бол ерөөсөө энэ эцсийн шийдвэр 90 хоног дотор гарах хэрэгтэй. Тийм хуультай. Одоо шинэ утааны сонсголыг бид нар хийлээ. Тодорхой үр дүн гаргалаа. Яг сонсгол хэр үр дүнтэй байсан бэ гэвэл бас нэг дараагийн асуудал авах тийм. Ямарсан иргэний саналаар энэ одоо ярих хэмжээнд бол очлоо гэдгийг бас нэг талаас харах болоод байна. Тийм. Ерөөсөө гол зүйл бол бид нар ерөөсөө хамгийн чухал юм бол чамлж ерөөсөө болохгүй. Парламент түүхэндээ анх удаа иргэдийн саналаар сонсгол хийсэн. Иргэд утааг өөрчлөгээд 70 мянган иргэн санал нэгдсэн. Энэ өөрөө сайжирна. Үр дүн гарна. Ямар ч байсан парламент яг утаан дээр төвлөрөөд нэг 2-7 хоног хилцүүлэг хийлээ шүү дээ. Тэгж нэг өдөр алга болохгүй. Гэхдээ энэ иргэд үндсэндээ тасралтгүйгээр бид нар саналаа гаргаал байх хэрэгтэй. Яг бол парламент өөрөө байнгын асуудал угаасаа үргэж гарч ирнэ. Гол нь энд иргэдийн санаачлагаар асуудал эхэлж байна гэдэг чинь үр дүн гарнаа л гэсэн үг. Чи одоо утааны сонсголын дагуу ямар арга хэмжээ авах вэ гэж засгийн газар тогтоолын төсөл засгийн газарт одоо чиглэлэг тогтоолын төсөл парламентаар хилцэл яваад байгаа. Энэ асуудал нь буруу байна гэвэл эсвэл энэ санал биштэй гэвэл дахиад бид нар 70 мянгаараа нэгдэж л байх хэрэгтэй. Энэ чинь өөрөө ардчлалын давуу тал. Одоо энэ дэв парламентд хандж байгаа иргэдийг зүгээр байршлаар нь аваад үзэхэд юу ямар байдаг юм бэ? Одоо ингэ зарим асуудлуудыг харахаар хөвчлэн нэг Улаанбаатар хоттой холбоотой асуудлууд бас байгаад байна шүү дээ. Гэтэл орон нутагт ч гэсэн тулгамдж байгаа асуудлууд байгаа. Орон нутгийн иргэд яг энд өөрсдөө бас ингэ саналаа хэлээ, дуу хоолой өргөж байгаа байдал юу ямар хөө байдаг юм бэ? Тэг ер нь бол одоо нийт сая 300 мянган хүний нэг 60% нь эмэгтэйчүүд, 40% нь эрэгтэйчүүд. Энэ яг өргөдөл санаачилсан байгаа иргэд үндсэндээ 70 орчим хувь нь Улаанбаатарын 30 орчим хувь нь одоо орон нутгийн иргэд байгаа юм. Энэ систем өөрөө яг гадны орнууд шиг Австрали шиг одоо Англи шиг одоо нөгөө 21 аймаг одоо ди парламент дүүргийн ди парламент гарч ирэх хэрэгтэй. Баянгор аймаг шийдэх асуудлыг Баянгор аймаг шийдэх хэрэгтэй. Нийслэл шийдэх асуудлыг нийслэл шийдэж явах хэрэгтэй. Хан уул шийдэх асуудлыг хан уулын иргэн шийдэж явах хэрэгтэй. Энэ өөрөө төлөөллийн ардчлалын гол зарчим. Бусад оронд бол яг энэ ди парламент нь одоо бол бид нар зөвхөн улсын асуудлыг л хэлээд байна шүү дээ. Гэтэл Баянгор аймгийн 56 мянган иргэд тэр асуудлаа тэндээ шийдэж байна. Баянгор аймгийн харьяалтай иргэд өөрийнхөө ди парламентын Баянгор аймгийн ди парламентын дээр саналаа гаргаад тэр асуудлаа шийдээд явах боломжтой гэсэн.
Чи одоо бид нар анх удаага Монгол улсын одоо орон нутгийн түүхэнд манай иргэн тагууд төрийн бас байгууллагын санаачлагаар Баян-Онгор аймагт 700 иргэний саналаар иргэдийн хурал дээр Баян-Онгор аймагт нийт олгогдсон Баян-Онгор аймгийн бүх суманд ашиг малын суучил олгогдсон байдаг. Энэ ашиг малтай холбоотой асуудлаар сонсгол хий. Баян-Онгор аймгийн Баян-Онгор аймгийн утаагаараа Улаанбаатарын дараа орж байгаа юм. Утааны асуудлаар сонсгол хий. Гуравт нь Баян-Онгор аймагт өөрөө газар олголт нэлээд хил амтай олон асуудал яригддаг. Энэ газрын ил тод олголтын буюу 0.7 газрын ил тод байдлын асуудал. Энэ гурван асуудлаар сонсгол хийхээр одоо болцсон ажлын хэсэг гараад иргэд нөгөө ажлын хэсгийн гишүүнд нь ороод ингэ явж байгаа. Тэгэхээр орон нутгийн гол зүйл бол ерөөсөө утаа тэгээд нөгөө байгалийн баялаг буюу ашигт малтуул бэлчээрийн асуудлууд нэлээ одоо голчлон харагдчихсан. За хоёулаа бас ярилцсан өндөрлж байна. За өнөөдөр бид студидтэй ди парламент системийг санаачлагч Үлзий Хөтэйгөр үзэгч та бүхэнд бас мэдээлэл хүргэлээ. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа. Анхаарлаа та бүхэндээ баярлалаа. За хөтөлбөртөө хамтаа үзэж та Манай студид